Сайн байцгаана өрх юм үзэгчтэй, сайн байцгаана өсгөөчүүдээ. Бүсгүүчүүд нэвтрүүлгийн маань ээлж дугаар эхэлж байна. Тэгэхээр үзэгчтэй авах анзаарж байгаа бах. Манай өнөөдрийн зочноор бүсгүүчүүдийн, эмэгтэйчүүдийн эмч Отхон болд оролцож байгаа. Мөн ин ханун гэдэг нэгэн бүсгүй оролцож байна. Тэгэхээр яг өнөөдрийн гол сэдэв бол одонтой битэрийн сонгож авсан сэдэв бол энэ ерөн сүүлийн үед одоо энэ утаа энэ эрүүл бус орчноос болоод ер нь эмэгтэйчүүдийн төрөлтийн асуудал, ургийн гажуудал маш их болчлоо гэж яриад бичээд шүү дээ. Отхон болд эмчээ тий. Тэгэхээр одоо эмэгтэйчүүдтэй бол өдөр болгон тулж ажилладаг хүн. Одоо дөнгөж сая хүртэл манай нэвтрүүлэнд орохдоо энэ хувьд үзлэг хийж явж байгаад шууд халааттай гараад ирсэн байдаг тий. Тэгэхээр яг ийм байдал яг ямар хөө юм болоод байна ер нь. Одоо нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд бол хамгийн бохир нийслэл хот гэдгийг бол дэлхийн нийтээр мэдсэн. 12 сард гарсан зарим олон улсын судалгааны үр дүнд. Тэгэхээр яг энэтэйгээ адилхан л манай эмэгтэйчүүдийн эрүүл мэнд тэрнтэйгээ адилхан л бохир байна. Гэт хэлчихэд богинохон бөгөө тодорхой. Эмэгтэй хүний арьс, эмэгтэй хүний сэтгц, эмэгтэй хүний нарийн дотоод шүүрлийн систем бол гадаад орчинтойгоо 1000% холбоотой байдаг. Энэ юу юм бэ гэхээр манай хуурай амьсгалтай эмэгтэйчүүдийн арьсанд, эмэгтэйчүүдийн гуа сайханд энэ утаа, энэ орчны бохирдол бол шууд нөлөөлж байгаа. За үүгээрээ дамжаад одоо цусаар дамжаад эмэгтэйчүүдийн минь одоо та бүхэн мэднэ тийм ээ. Эрүүл мэндэд одоо энэ утаа хор хэлбэрээр нөлөөлж байгаа болохоор хөвлөдөн тээж байгаа урагт бол бас яг ийм хэлбэрээр нөлөөлж байна гэдэг би танаа энэ нэвтрүүлгээр биш өшөө олон хэвлэлээр хэлж байгаа. Энийг ганцхан би хэлээд байгаа юм биш. Энийг бас мэргэжлийн бус эмчнэр бүгдээрээ хэлж байгаа. Өөрөөр хэлэх юм бол энгийн тоогоор хэлэхэд өнөөдөр жирэмсэн болоод хүүхдээ тээж гаргахыг гэсэн эхчүүдийн, эмэгтэйчүүдийн 3-ны 1 нь өнөөдөр энэ баяр ёслолын төлөв явдлаа хүлээж авч чадахгүй. Хугацаанаас өмнө жирэмсэн хордож, жирэмсэн өсөлтгүй болж, жирэмсэн савны гаднах болж, жирэмсэн зулбаж, жирэмсэн дотроо янз янзын ургийн гажигтай болоод гарч ирснийхээ дараа сарын дотор эндэж байна. Тэгэхээр энэ асуудал ганцхан Улаанбаатар хотод байгаа мөхөр үгүй юм байна. Бас бусад аймгийн төвүүдээр би бас нэлээд хөдөө орон нутгаар явж байна. Ялангуяа одоо хүн ам төвлөрсөн хөвсгөл, за энэ оволын дунд байдаг энэ арангаа мэт иймэрхүү бас утаа бохирдол нь бас хэтэрсэн ийм аймгийн төвүүдэнд байна. Тэгэхээр энэ юу хэлж ийм нөхөр өнөөдөр манай Монгол хүний генд өнөөдөр энэ орчны бохирдол ерөөсөө шууд утгаараа нөлөөлж эхэлсэн байна гэдгийн тоон 3 жирэмсний 1 нь өнөөдөр хугацаанд хүрч чадахгүй буюу Монгол улс нэг 60,000 хүн жилдээ одоо хүн болж төрдөг. Тэгэхэд энэ тоо 90 болж болох ийм болцоотой. Манай Монгол улсын ерөнхийлөгч нэг хэлэхдээ монголчууд олон болын наашаа ирцгаа гэдээ уриалж байна лээ. Гэхдээ тэрний оронд энэ бохирдлоо багасгах юм бол бид нэр жилдээ 30,000 монголчуудыг өнөөдөр бий болгоод авах ийм бас болцоотой юм а гэдэг энэ тоо гаргаж ирж байгаа. Өөрөөр хэлэх юм бол жирэмсэн болоод хүүхдээ гаргахыг гэсэн залуу эмэгтэйчүүд, бүсгүүчүүдийн 3 бүсгүүгийн 1 нь өнөөдөр энэ гамшигыг амсч байгаа. Өөрийнхөө биеэр. За тэгээд тэр ихийн хөвлөд байгаа тэр ураг өсөлтгөө дотор амьгүй болцсон үед тэрийг эргээгээд гадагшлуулах процесс буюу тэрийг эмчлэх процесс нь эмэгтэйгийнхаа одоо эрүүл мэндэд бас маш их хортоогоор нөлөөлж байгаа. Өөрөөр хэлэх юм бол тэр ихийн хөвлөд одоо ураг амьгүй болцсон байна гэдгийг тэрийг гаргаж авахын тулд, цэвэрлэхийн тулд, тэрийг одоо эрүүл болгохын тулд тэр эмэгтэйд мэс засал хийдэг. Тэр мэс засал хийдгээрээ одоо энэ эрүүл мэндэд нь бол одоо шууд утгаараа бас хор хохирол үзүүлж байна гэж ингэж үзэж байна. Том болд эмчийг бас урьж оролцуулсан ямар шалтгаантай юм бэ гэхээр бид нар бол одоо ингээд нэг сонноос ингээ хараа зүгээр нэг шар сонны шиг ингээл тэр өвдлөө энэ өвдлөө өвчлээд хүмүүс ер нь жоохон бас нэг тийм энэ дандаа бичигцээр байгаа нэг тийм дасах ч юм уу нэг ийм байдалд орсон байна л да. Тэгэхээр би бол одоо өөрөө эмэгтэй хүнийуд их хүний хувьд одоо саяын хэлсэн тоонууд бол үнэхээр нэр дэндүү аимшигтай одоо байхгүй. 3 хүнд 1 одоо хүн шууд гэрүүл аз жаргалгүй болж байгаа байхгүй. Чин тэ хичнээн сар хүлээж, хичнээн сар тээжж хүүхдтэй болдог. Хүүхд нь ийм болно. Дараа нь тэрний дараах хүндрэл гэл асар их юм гарна. Айл чин шууд одоо хүүхдэн төрөөл баяр баясгалантай байхын оронд ингээд бүр баяр баясгалангийн оронд эргээд бүр юм зовлон нэмэгдэж байгаа. Бид нар өнөөдөр хороод ер нь яах гэж амьдарч байгаа. Бид нар чинь үр хүүхдтэй болж те энэ үр хүүхдтэй эрүүл саруул боожуулах гэж болд. Тэрнээс ч бид нар одоо юу гэдгийг нэг их мэдлэлтэй болъё. Одоо мөнгө төрхтэй болъё гэж ер нь гэр бүлүүд бий болдгоо шүү дээ.
Тэгэхээр бол энэ тоо бол үнэхээр одоо би гол нь өчигдөр бас отхон бол дэмжид утсаар яриад тэгээд энэ судалгаануудыг би сүүлийн интернет юмнуудыг үзээд бас энэ отхон бол дэмжээс бас мэрэгжлийн хувьд өдөр тутам бас энэ яг эмэгтэйчүүд хандж идэг яриад энэ тоог хэлэхээр нь бас цочирдсан л доо. Тэгээд та өнөөдөр манай нэвтрүүлэгт нэг орооч гээд. Тэгээд энэ бол үнэхээр бүр аимшигтай гэхэд эндүү аимшигтай л тоо л доо. Тэгээд нөгөө талаас эмэгтэйчүүд энийг хилдэг юм. Тэгээд тэрний өмнөөс нь би яриад байгаа. Өөрөөр хэлбэл нэгдүгээр бас нэг хагас эмэгтэй хүний хувьд, мэрэгжлийн хувьд бас нэг мэрэгжлийн хувьд бас тэр эмэгтэй хүний зовлон нэлээд одоо ойрхон ойлгодог эр хүний хувьд энийг би дамжуулж хэлээд байгаа. Тэрнээс тэр үрээ алдсан гэхээр эмэгтэй хүн өөртөө буруу өгдөг юм байна. Энэ сэтгцийн хувьд бол бас тодорхой хэмжээний эмэгтэй хүн психолог гэдэг чинь өөр юм л да. Өөр хэмтэй би энэ жирэмснийг тээж чадсангүй би л одоо энгийн хэлээр хэлвэл одоо нүгэл агуулсан ийм муухай бузар бүсгүй байна гэж ойлгох юм шүү дээ хэмт ихэнх нь. Тэгээ дотроо шаналаад байдаг болохоос энийг гаргаад хүү тамина би ингээд миний жирэмсийг ингээд энэ утааны бохирдлоос болоод ингээд ийм болчлаа гэдгийг ярьдгүй юм байна. Айгу хамгийн гол нь. Тэр нь яг сая одон тяагийн хэлснээр ерөөсөө энэ хаа нэгэн газар бүртгэгдсэн юм бас байхгүй. Эрүүл мэндийн яам дээр хаан статистик тоо яг тэр эмэгтэй өөрийгөө тэргээ нуугаа явчихдаг. Гэр бүл нуугаа явчихдаг. За тэгээд дараагийн жирэмсэн болоход ингээд ирэхээр өөрөөр хэлбэл байраа солиод үздэг энэ төргээл янз янзын хөрхийн өрөвдмөр хувь тавилангууд их байгаа хгүй. Тэр эмчтэр очсон ч жирэмсэн өсөлтөг болчлоо гэж байдаг. Энэ бүх юмны уул үндэс нь энэ утаа. Энэ орчны бохирдол, энэ бидний хүнсний аюулгүй байдал, энэ гаднаас орж байгаа юмнуудын одоо хортол байгаа хгүй. Нэг герман мэрэгчлэлтэн ирээд манад хэлж ирсэн. Намайг 2004-5 онд хамт ажилладаг нэг мэрэгчлэлтэн. Танаа монголчуудын одоо нас орж байгаа шалтгааны 99.9% нь энэ хоёр нүхээр л орж ийн гэж. Өөрөөр хэлэх юм бол ерөөсөө нэг бол агаар, арх, тамхи одоо юу байдгийг хоол, хүнс, ус юу байдгийг бид нар энэ хоёр нүхээрээ л ерөөсөө үхлийнхээ 99%-ийг авдаг юм байна та нар. Ийм байх чинь буруу одоо тэр гэдэг талаас нь ярьж байна. Тэр хүн тэр үед одоо бас тодорхой хэмжээгээр энэ утаа гэдгийг бас ойлгож ирсэн байна. Тэгэхээр би бол яг бас мэрэгжлэгтэй өнөө та энэ талаар одоо бичсэн байсан юм байна нөхөө тэр нийгмийн эрүүл мэндийн талын мундаг мэрэгчлэлтэй хүн болохоор хэлж ирсэн. Монгол улс энэ генийнхээ өөрчлөлтөнд орж шатандаа очиод байна шүү. Өөрөөр хэлбэл энэ сая миний ярьсан энэ гашуун туршлагаас тийм ээ тэр жирэмсэн болж байгаа тэр эмэгтэйчүүд дахиад хизээч жирэмсэн болохгүй болсон юм тохиол зөндөө байгаа хгүй. Өөрөөр хэлбэл миний сая хэлснээр өшөө дээрээс нь үргүү болчихсон. Үргүү болно гэдэг чинь миний нөгөө хэлээд байгаа тэр гений өөрчлөлт орно гэдэг. Нөгөө эзэн Чингис хаан түүх удмаараа бид нар чи хэдэн зуун километрийн цаанаас очиж авгаа хүүхд авдаг тэр нөхцөл чи өнөөдөр арилаад эхэлсэн байна гэдгийг л ойлгоосоо энэ бол зөвхөн нэг та бидний хооронд яриад байх хажууд биш ээ. Энэ Монгол улсын үндэсний аюулгүй байдлын хэмжээний асуудал юм аа. Тэрнээс тэнд нэг уран, тэнд нэг оюун толгойн асуудал биш байхгүй. Яг энэ асуудал таны хөндөж байгаа энэ одон тяагийн хөндөж илүү төвлөлөөр нэлээ ярьж байгаа энэ одоо миний мэрэгжлийн талын асуудал бол үндэсний аюулгүй байдлын хэмжээний асуудал яг мөнөөс муу юм аа гэж ойлгоод байгаа. Тэгээ айгүй бол эн чинь нөгөө сайн хэлж штэ те хүүхэд нь нэг удаа аймгүй төрн зулбам за тэгэл өргүү болохоор яах вэ? Нөхөр нь айгүй зарим хүмүүс нь салаа ойлгочтой мэдээ тий. Хаднууд нь одоо яах юм өөр хүнтэй сууж гэдэг юм. Ингээл нөгөө эмэгтэйчүүдийн нөгөө хамаг зовлон чинь. Тэгээ өхөр бол одоо суу байна гэж онцлогдоод тэгэл тэрийг алж идэв шүү дээ. Тийм ээ. Тэгээд энэ тал руугаа л явж байгаа болохоор хүн болохоор энэ чинь айгүй их эмзэг хүлээж авдаг сэдв байна. VIP Club Karaoke. Every night is Friday night. Тэгэхээр энэ хануу энэ залуучуудын дунд одоо энэ бидний яриад байгаа сэдвээр хөндөж ярьж байна юу яаж?
Ярилгүй яхаа угаасаа би ч гэсэн залуу хүн бас эмэгтэй хүн тийм манай найзууд ч гэсэн яг адилхан ийм бэрхшээл зовлон маш их тохиолдог. Бас бүгдээр хоорондоо маш их ярьдаг. Тэгээд одоо бүгдээр Улаанбаатар хотоос нүггээд явалтай яхаа мэдтгүү. Тэгээл амхандаа өөртөө зохицуулаад 7 хоногт нэг агаар салхин гарахыг хичээгээл тэгсэн мөртлөө тэр болгон амжихгүй. Тэгээд дээрэс нь агаараас гадна бүгдээр хөдөлгөөнгүй болчихсон. Одоо нөгөө хөдөлгөөний дутагдалд орчихсон. Тэгэл бүгдээрээ гэрээсээ гараад машинаа барайл яв нэг оффист ороолсон. Тэгэл компьютерийнхаа урд ингээд суучна. Тэгэл өдөрч өглөөний 9-өөс оройн 6 хүртэл нэг ийм хулган шиг нэг ийм байрлалд өөрөө орцсон. Тэгэл хөшөөл тийм хөшүүн хүн чинь өөрийнх нь бүх юм нь одоо эрүүл мэндийн талаасаа бүгд л муудаж байгаа шүү дээ. Цусны эргэлтээс ахуулаад тэгэл хар залуугаасаа бүгд л одоо өвчин ярьдаг болсон. Хаяа зүрхээр хатгуулж лээдийн хаяа ингэжлээдийн тий бараг л тэр бол байдаг юм шиг. Тэгэл тий бараг л тэгэл валидол уучт ингээл өөртөө бараг өөртөө эмч олцсон. Тийм тэгэл хүүхдтэй тэгээ тариа тарьцсан гэл ингээд нөгөө эмийн зохисгүй хэрэглээ бүх юм амар юм замбрааг болчихсон. Тэгэл би уг нь бас эмч хүний хүүхд өөрөөс анаах сурдгийн үед ингээл амхандаа зөвлөх гэдэг багхгүй юу. Одоо ингэж болохгүй тэгэж болохгүй нэ тэгээд хамаагүй бараг тий муухай эмчээс бид нар бараг илүү бараг нөгөө ямар чавганц дээр гэдэг лээ. Тийм болцсон бараг л өөртөө найцсан дээрстэй эмч нар чи яста тийм гэл. Айгуу тийм замбраагүй өөртөөх нь амьдрал нь замбраагүй тий хэм маягм замбраагүй эмийн хэрэглээ тал дээр замбраагүй. Тэгээд ер нь өвчин бол бараг одоо сүлээд байх хэвээр гэд ойлгоцсон. Бараг мөөгөнцөр бол бүхэн байд юм шүү гэж ярьдаг болчихсон бэлээ. Яг цоо ирүүлэх хүн байдаг юм бол одоо шүдний өвчнгүүч гэдэг юм уу одоо нүдний шийдгээл эхлэн штэ тий хараа одоо энэ 3 гараа мутаас сууж штэ. Энэ би бол байхгүй гэж бод. Би бол тэрийг хайгаад нэлээд олон жил болж байгаа. Яг нэг цоо ирүүлэх хүн олох юмсан гэж бодоод. Өөрөөр хэлэх юм бол нэг ямар юмны эрэлт гарлаа гэдэг шиг. Нэг маргад эрдэнэ ордны ирэлт гарлаа гэж дээрүүд бид тэр жоохон байгаад гуглинг нь гардаг гэсэн. Тэр шиг нэг юм хайгаад яваад байхад ерөөсө хаана явсан газар харахад за энэ нэг илүү жинтэй энэ нэг нүдний хараамут яг өөрөө чи хийснээр эрүүл хүн Монгол байхгүй болж. Тэгэхээр эрүүл хүнээс эрүүл хүн гарах уу? Эрүүл хүнээс эрүүл хүн гарна гэдэг энэ зарчим бол бичигдээгүй зарчим байхад мэдээж Монголд эрүүл хүн байхгүй болохоор Монголд эрүүл хүн байхгүй болохоор эрүүл хүүхэд төрөхгүй л байгаа. Тэгэхээр эрүүл хүүхэд төрөхгүй байна л гэж бидний ирээдүй ямар болж байна гэдэг нь тодорхой. Эрүүл хүмүүсийг чи одоо экспортлоод байгаа юм шүү баг. Одоо ингээд солонгосууд чинь эрүүл мэндийн үзлэг үзээд тэгээ бүр хамгийн эрүүл хамгийн одоо төсвөр хатуужилтай залуу өвчнгүү ийм хүмүүсийн хэлж ачаад тэнд үйлдвэртэй ажиллаулаад байгаа. Гэтэл эргээд бид нар чинь ганц авч чадахгүй юм чинь л эрүүл Монгол хүн байхгүй. Тэгээ би бүр одоо өчигдрөөс эхлээд өөртөө одоо нэг тийм юу тавьчлаа л да тангарах гэдэг. За одоо ингээд янз бүрийн юм одоо ерөөсөө бичихгүй. Би чинь бас нэг эдийн засаг бичээд бас нэг янз бүрийн сэдвүүдэр бичдэг. Одоо бол ерөөсөө зөвхөн энэ эрүүл мэнд, эрүүл орчны тухай бичээгээл одоо энэ талаар маш их материал цуглуулад тэгээд одоо дандаа л эрүүл мэндийн тухай ч гэхэл муухай үг орж ичээд. Одоо би ч хуучны эдийн засгийн алуурч ингээл нэг хэсэг тэр номны тухай ярьсан шүү дээ. Тэгсэн чинь өчигдөр юмаа биччихсэн чинь бүр үг орж ирдгөө. Тэгэхээр нуур хүрээл баг эрүүл мэндийн алуурчин байна гэдэл энэ орчныг тэгэл биччихсэн. Одоо тэгэл хүмүүс одоо яасан тийм бичтэл гэж байгаа. Нийтлэлтэйсэн зүгээр яг нэг гоё үг байл л да. Шопенгауэрийн үг байсан баха тийм. Аз жаргалын 99% эрүүл мэндэд шалтгаалдаг гэж тийм. Тэгэхээр нэр ята аз жаргалтай байна л гэж яриад байх юм. Тэгэхээр аз жаргалтай эрүүл биш бол ямар аз жаргал хичнээн саяд олбортой юутэй байгаад өвчтөй хүн яах юм бэ тийм биз дээ. Ерөөсөө бидний гол одоо амьдралын зорилго чинь тийм ээ. Эрүүл байх. Хамгийн гэр бүл эрүүл байх. Аимшигтай юм л юм л яваад байна л да. Өөрөө одоо ингэ амьд хичээгээд байхад орчин юм болохоор ч яах юм. Одоо наа чи давг төшгөө хүчин зүйл гэдэг би нэрлэлчихэж байгаа. Одоо бид нар чинь нөгөө гэрээ хэлцлэгт нэг форс мажор давг төшгөө хүчин зүйл гэдэг ярьдаг байлаа шүү дээ. Янз бүрийн дайн дажин. Тэгэхээр манай энэ одоо Улаанбаатарын энэ нөхцөл бол яг давг төшгөө хүчин зүйл мөн байхгүй. Иргэн хүн ганцаараа өөрөө давж чадахгүй тэрийг. Одоо жишээлхэд хичнээн биеийн тамир хийгээд хичнээн зүв хооллоод тэр бол давж чадахгүй хүчин зүйл. Тэгэхээр энийг бол би давг төшгөө хүчин зүйл гэдэг л өчигдөрхөд нийтлэлд оруулсан. Тэгээд нөгөө хоёрт бас нэг манайх эрүүл мэнд гэхээр нэг асар буруу сэтгхүү яа. Эрүүл мэнд гэхээр л эмнэлэг аптек хоёр, эмийн сан хоёр гэж ойлгоод байгаа. Гэтэл энэ эрүүл мэнд гэдэг чинь иргэн хүний өөрийнх нь оролцоо. За тэгээд энэ орон нутгийн засаг захиргааны энэ эрүүл хотыг бий болгох л энэ чин цогцвэж байна. Одоо яаж юм яг шүүрэн шанганд юм хийж байгаа юм шиг тий. Эрүүл мэндийн салбар руу мөнгө цутгаалаа нөгөөх нь шүүрэн шангах шиг ямар ч нэмэргүй ингээл одоо тэргээр ингээл асгараа. Тэр бухимдал өнөөдөр манай эрүүл мэндийн салбарын ажилчид дээр хийж байгаа. Өөрөөр хэлбэл нөгөө
нөгөө төр засагт бухимдсан, нөгөө энэ одоо машин тавих газаргүй гудамжинд бухимдсан бухимдал нь нөгөө нэг эмч буруутай, нэг эмнэлэг буруутай юм шиг эмнэлэг рүү өгөөж орж ирээл тэгэл нөгөө нэг ганц хөрхий манай эрүүл мэндийн салбарын чинь 88% нь хөрхий эмэгтэйчүүд. Тэгэхээр нөгөө эмэгтэйчүүд рүү нөгөө бухимдлаа нэг гаргаж явах шиг байна. Тэгэл одоо янз янзаа доромжлохоос ахвал янз янзын асуудал их болж байна. Тэгэхээр энэ өөрөө эргээгээд нөгөө эрүүл одоо аж төрөх ёс чинь биш л болоо явчих. Өөрөөр хэлбэл стрессээ тайлдаг, өөрөөр хэлбэл нэг зодуулаа сурцсан нохоо байд юм да. Өө юм болгонд очиод зодуулж идэг. Тэр нохоо шиг болцсон манай эрүүл мэндийн салбар. Энэ юугаар аюултай болж байгаа юм бэ гэхээр одоо энэ эрүүл мэндийн салбарт чи ажиллах залуу боловсруучч өнөөдөр халиад гараа авчиж байна. Өөрөөр хэлбэл Монгол ажиллахгүй болж байна. Одоо миний 2 охин 3 хүүхэд одоо эмч. Ерөөсөө Монгол ажиллахгүй. Яаж ийм вэхээр таны энэ хараж олон нийтэд хэрэлдэд зодуулж явах чинь нулимөл дөрөмжлүүлж цамцаа уруулж тийм ээ ингэж шít. Энийг чи хараад би ийм юм хийж чадахгүй. Би эмэгтэй хүн би арай ингэж чадахгүй тань шиг. Би бол зарим нэг талдаа орсон эсэргүүцээд байгаа юм л. Тэрнтэй бас нэг учраа олцоод байгаа. Одоо өөр яг эр хүний хувьд тийм ээ. Тэр чинь эмнэлгийнхээ 80 гаруй эмэгтэйчүүд хамгаалалгүй яг би чинь тийм нэг талаас. Тэгэхэд энэ юунд сүлдээ аюул болж байгаа нөхөр энэ сая нэг эрүүлийг гаргаад өвчтөнүүд нэг эмч нартайгаа Монголд үлдээд тэгээ сүлдээ Монголд эмчгүй болох гэдэг. Эрүүл мэндийн салбараа ажилчингүй болох гэдэг. Өөрөөр хэлбэл энэ эмч энэ муухай ажлыг чинь энэ бохир ажил чинь бохир ажил шүү дээ. Энэ дээр ерөөсөө эмчийн оролцоо байхгүй болж байна. Саяхан гэхэл одоо нэг хөдөлмөрийн одоо нөхцлөөс болж өвдсөн өвчлөлийг аль нэг уул орхаагаа л яриад байна. Тэгэд имлэгт хүний өвчтөе үний одоо ялгац зөөж явж байгаа нэг асарч охин шарлчаад тэр халдварт өвчин очиод хэвтдэг. Нэг шалтгаан хүнд аппликейшнд орж байгаа шаардсан мань мэднэ. Өнөөдөр халдварт энэ бас л нэг мэрэгжлийн шалтгаалх өвчин мөн байхгүй. Тэгэхээр энийг өнөөдөр мэрэгжлийн шалтгаалх өвчин биш ээ гэж үздэг. Тэгэхээр энэ мэтэр ингээд энэ нийгмийн энэ эрүүлжүүлэх талаас нь явж байгаа хүмүүсээ хүртэл өнөөдөр ингээд дарамтлал саргаад өнөөдөр энд ажиллах хөнгө болоод байна. Би тэгээд түрүүн буруу хараа зөв хараа. Өөртөө энэ чинь одоо юу зүйцсэн юм уу? Нөгөө нэг энергитэй саранц. Тийм. Энэ ярны яадаг чи залуу хүмүүс яагаад юм зүтгийг? Гэхдээ одоо яг залуу хөшин гэхгүй бүгдээрээ л өвчнөд өртдөг шүү дээ тий бид нар чинь. Эмэгтэй хүн бол миний хувьд бол юм аксессуар юм гоёл чимэглэм дуртай. Тэгээ ийм юм гол нь сорон цуулгаад өгсөн байсан л да. Тэгээд бид их сонирхож байсан анх. Яагаад энэ соронд юунд хэрэгтэй энэ аксессуар зүгээр байж хахад болоо юм шүү. Алтан мөнгө одоо юу гэдэг юм те. Сваровски байж хахад болоо юм шүү гэсэн чи үгүй юм байна. Энэ соронд чинь өөрөө хүний бид маш хэрэгтэй байдаг юм байна. Бид нар өөрсдөө энэ цахилгаан соронзон орны нөлөөгөөр одоо нөө дэлхийн татах хүчний нөлөөгөөр босоо явж байгаа шүү дээ тий. Тэрнтэй адилхан энэ дэлхийн татах хүчний нөлөөнд байгаа бүх юмд л соронц хэрэгтэй байдаг гэж үздэг юм. Хүний цуснд эритрицит ч өөрөө гемоглобинтэй холбогдоод төмрийн нэмэх хоёр ионтой холбогддог шүү дээ тий. Тэгэхээр хүний бие төмөр байна гэсэн үг байхгүй юу? Төмөр байдаг тийм ээ. Төмөр одоо жирэмсэгчүүд төмөр уулгаал байдаг шүү дээ. Тэгэхээр төмөр байдаг учраас соронзыг бас зүүж болно гэсэн. Төмөртэй таталцдаг шүү дээ одоо энэ соронз чинь тийм. Сорон зүүснээр цусны урсгал хурцдаг. Одоо бидний цусны урсгал маш одоо цус өтгөрцөн байдаг юм байна л да. Одоо арх тамхинаас түрүүний хэлсэн нөө ам хамраараа л хамаг муухай юм авдаг юм байна гэх тийм. Арх тамхинаас бол ацетоз үүсэл тийм. Одоо бүгд өтгөрөөл ингээд цус нь хар хүрэн болчихсон тийм. Бараг тэрийг нормал гэж бодсон. Тэгээд явж идэг. Тэгээд өшөө хөдөлгөөнгүй болчихсон байдаг. Цус өтгөрцөн тийм. Тэгээд ингээд таргалаад байна гэдэг бүсгүүчүү тийм. Нөө бацийн солилцоо нь удааширчихсан. Тэрэнд болохоор энэ соронз маш сайн нөлөөлдөг. Гол нь имийн аргаар биш те, тариагаар биш те. Ямар нэгэн заалт, эсрэг заалт байхгүй те. Та цэзээ зүү гэхгүй, танд харшил төрүүлнэ гэхгүй. Тийм болохоор ингээд байнга зүүж хахад айгүй амар. Гол нь ингээд ямар нэгэн бие дивгүй юм байхгүй. Тэгээ гол нь өөрт таатай байдаг. Тийм учраас одоо маш их хэрэгэлдэг болсон. Би одоо ч одоо сонсохдоо нэг даралт маралт буулгадаг нэг юм. Буулган тэр талаар бас байгаа. Настай хүн зүүх юм боддог. Харин тийм хүмүүс яг тэгж бодоод байгаа байхгүй. Заавал нэг хууч өвчтөе хүн зүүх хэрэгтэй юм шиг те. Эсвэл хүүхэд зүүх хэрэггүй ч юм шиг. Гэтэл хүүхдүүд ч өнөөдөр 5-6 настайгаа сургуульд орж ийн, биеэсээ хүнд цүн хүүрж ийн, өшөө гар утас хэрглэж ийн тий, өшөө компьютер тоглодог хүүхдүүд чинь тий бүгдээрээ өшөө өөрсдөө хүүхдэл юм чинь гадаагаар тоглоом амар ядардаг болчихсон. Хүүхдэл юм чинь бас энерги хэрэгтэй. Ягаад Energetics гэж нэрлэлсэн тий. Энерги өгдөг учраас Energetics гэж нэрлэлсэн. Тэгээд жоохон хүүхдийнхээс ахвала том хүний бүх тийм бүтээгдэхүүн байдаг. Одоо юу байх вэ? Жишээ ганцхан бууч байд юм уу өөр бас байх уу? Бүгж байна, зүйлт байна, тий эмиг байна, гол нь бас эрэгтэй хүнийх бас байна. Тийм настайчууд тэргэлдэг байна, хүүхдүүдийнх байна. Бас бүр юм шингэн ундаага хүртэл хутгаад уучдаг саваа байна. Одоо усны амьд бүтцийн талаар бид яриад байгаа шүү дээ, тий. Ус бол амьд сонсон яана гэл тий. Тэгвэл усаа хүртэл зөв бүтцэн нь оруулаад бас дотроосоо хэрглэж
болдог. Тийм болчихсон. Энэ гол нь Германых одоо тийм Монголд бид нар бол анх удаа Азад анх удаа оруулж ирсэн. За энийг оруулж ирсэн. Тийм оруулж ирсэн. Дистрибьютор нь Би бол болсон. зүйл харсан юм эхлээ хараад Тийм. бол байгаа. Анх удаа манайх оруулж ирж байгаа цааш нь шүү Япон солонгос руу бас манайх яг Монголоор дамжиж гарах тийм зорилготой байгаа. Одоо бүр сүүлийн үед нь Японы эрдэмтэн Накагава томьёолцсон байна л да. Бүр соронзон орон дутагдах хам шинж гэдэг бүр шинэ өвчин. Яадаг вэ гэсэн чинь даралт ундаг, эсвэл ихтдэг, хоол боловсруулах эргэтэн системийн алдагдал үүсдэг, одоо өтгөн хатдаг ч юм уу, байн хатдаг юм байдаг шүү дээ. Эсвэл байн гүйлэгдэг тий. Эсвэл нойр гүйддэг. Эдгээр өвчин одоо шинж тэмдэг танд илэрж ивэл та ер нь соронзон орон дутагдах хам шинжид орчихсон байна гэж өөрийгөө ойлгож болно гэж байна. Яагаад ингэ дутагдаад байна гэсэн чинь сүүлийн 500 жилд дэлхийн соронзон орон 50% буурсан байна. За. Тийм одоо 10 жилд 1% гэж ойлгох нь шүү дээ тий. Яагаад бураад байна гэсэн чинь бид нар ч ингээл бүүн асфальт тавиал тий. Ингээл өндөр барилгууд бараал дээр доор нь амьдрал тий. Тэгэл одоо поездоор яваал ийшээ тийшээ нисцгээгээл ерөөсөө нөө байгаль дэлхийдээ харьцаа болчихсон хүмүүс нь өөрсдөө зүлгэн дээгүүр хөл нисцгэн гიშгээ баг мэдхгүй тий. Тэгэл 10 хэдэн давхарт амьдарч байгаа л машиндаа суугаад дахиад нэг 10 хэдэн давхар оффист очиод ажиллаа тий. Ингээд ахаар нөгөө соронзон орноос өөрийгөө байнга тусгаарлаад байдаг. Тэгэхэд нөгөө сансарт нисээд ирдэг хүмүүс байдаг шүү дээ. Сансрын нисэх чинь хэдхэн хоног нисээд ирэхэд амар хүнд өвчнөр өвчлөөд ирдэг. Тийм учраас маш эрүүл хүмүүсийг анханаас нь авдаг. Гэтэл 3-4 хоног нисээд ирсэн чинь сэтгэлийн дарамттай, зүрхэн өвддөг ингээ болчихсон юм. Тэгэхээр соронзон орон дутагдахаар бидний эрүүл мэнд мууддаг л гэсэн. Тэд нар яг огцом ингээ өөрчлөгддөг болохоор маш огцом гарч байгаа юм л да. Биднийх бол баг-багаар тэрийгээ бид нар мэдэхгүй. Тэгээ ямар сайндаа л одоо бүх юм одоо мөөгөн цэр хүртэл байдаг л өвчин гэдэг ойлгоцсон явж байгаа хөдөө тий. Тийм учраас баг-багаар энерги алдаад бид нар ингээд соронзон орноос тусгаарлагдаад байгаа мэддэггүй. Тэгээ тэрийгээ бид нар буруу антибиотикор ч юм уу буруу юмар эмчлэх гэдэг. Гэтэл энэ өөрөө зүгээр нэг л соронзон өөртөө зүүцсэн байхад ч юм уу тий. Нөхөгдчөөр уг нь тийм одоо өвчний хам шинж болчиход байгаа юм л да. Одоо нөгөө хятад таксинд явж байхад нөгөө жолоочтон жолооч нар дандаа нөгөө соронцтой нэг аяганд нэг цай хажуудаа яваад байдаг тийм. Хятадч юу айхтар штэ тийм соронзон юм шайрыг эргүүлнэ тий. Соронцтой бомб тавина гэл. Бүр дорны ангаах хүн 50000 жилийн тэртегээс соронзон эмчилгээ бүр хийдэг гэсэн. Одоо энэ шинэ одоо эмчилгээ биш бүгд ерөөсөө анханасаа хийдэг байсан. Европын ангаах хүнд 2000 жилийн тэртегээс хийдэг гэсэн. Одоо бүр нөгөө Клеопатра хатан гэдэг шүү дээ. Одоо эмэгтэй хүний гоо сайхны бэлэг тэмдэг. Ийм том соронзон чулуун зүүлцүүдэг гэсэн юм. Өөрийгөө гоо сайхнаа авч үлдэхин тул. Тэгээд өвчтөй газраас соронзыг тавихаар идэрдэг байсан гэж бүр 9-ний хятадууд ном зохиол бичсэн мэт юм лээ. Тэгэхээр энэ бол шинэ нээлт ч юм уу шинэ юм биш. Эртний юмыг л одоо орчин үедээ хослуулаад аксессуарт хийцэн. Тэгэхээр танай энэ юмуудыг одоо шинэ авыг одоо манай үзэгчид тэр зөндөө бүсгүүчүүд үзэж байгаа байх л та. Зүгээр гоёл зүүхийн оронд бас эрүүл мэндийн хэрэгтэй тийм. Энэ чинь юм уугаад их юм биш зүгээр зүүчхэл юм биш. Тийм зүгээр л яаж одоо харьцах вэ энэ чинь? Манай одоо TÜV офис бол Grand Plaza центрийн 10 давхарт 1200 дотоод байж байгаа. Тэгээ та бүхэн өөрөө сонирхсан миний магадгүй яриаггүй те илүү өшөө сонирхсан асуулт байх юм бол тэнд ирээд манай менежерүүдтэй уулзаад бас 70 11 31 81 уц руу залгаад те хүссэн асуултаа асууж болно. Хилцэн дээр тэгвэл дараа төрөө ах дээрээс харин тийм айгуу зовлон нэхэд орсон болгоо устдаад байдаг. Нэг манайхаар нэг юу орцсон нэг хүний сүнс энергийг яадаг барьж маягийн би одоо болохоор миний утас чинь зүгээр лавлах болсон шүү дээ. Залгахаар авахад ерөөсөө нөгөө нэг танай нэвтрүүлгээр орсон тэр хүний утсаа хэлж гэж тэгээд байдаг байхгүй тийм. Энэ сони юм байна. Би ганцаараагүй байсан чинь энэ бүсгүйч бид нар ч нэг бас эмч хүн ангаах сурдаг ээж нь бас эмч гэдэг оруулсан. Одоо энэ зүйлд чиний бүгд бүгдээрээ соронцтой одоо. Тий. Одоо жижигэн эндээ ингээд соронц энержитиксийн логотой сорон суулгацсан байдаг байхгүй. Тэг хүмүүс бас асуудаг. Чи ийм олон сорон зүвчид одоо ингээд төмөр мөмөр юмны хажуугаар явж байгаа татагтаад ингээд бараг наалцчдаг юм уу? Наа соронц чи илүүдчдэг юм уу гэд. Үгүй энэ эмчилгээний зорилттой учраас нөгөө соронзны нэгжиг гаусаар хэмждэг хүчийг одоо 1500 гаусс 500 гаусаас дээш үжиж эмчилгээний нөлөөг үзүүлдэг. Тэгээ бүгд дор хаяж 500 гауссын хүчтэй. Тэгээд ямар нэгэн хор нөлөө байхгүй, гол нь эсрэг заалт байхгүй гэж хэлээд байгаа юм тэр байхгүй. Танд харшил төрүүлэхгүй, ийм уугаад харшчдаг хүмүүс байдаг шүү дээ, тий. Аян маяг зөвлөе. Гол нь энэ дээр юу гэж ойлгохоор нөгөө дэлхийн соронзон орон багасаад байгаатай холбоотой та өөрөө сорон зүүснээр өөрийгөө та одоо газартай бэхэлж өгч ин гэж ойлгож байна. Өшөө бүр энэ соронзны судалгаа хийсэн эрдэмтэд юу гэж ярьж байгаа юм хэрэг удахгүй хүмүүс нисдэг болно. Мөрөөдөл нь биелнэ. Яагаад гэвэл соронзон орон ингээ алга болчихно. Чин та нар хүсэж байгаа тэр нисгээд байгаа жингүүд чинь бий болно гэж ярьж байгаа. Тэгэхээр та нэг л сорон зүүцсэн байхад өөрийгөө дэлхийтэй холбочих нь шүү дээ. Гаагч нь шүү дээ, тий. Тийм учраас энд илүүдэн дутууд нь харьцлана гэсэн юм байхгүй.
Тийм. Нэг физикологид хийм талаасаа буюу хүний биеийн бүтц талаасаа ярихад энэ бол одоо нэг муу энерги, муу өвчнийг энэ сорон зөөрстэй татж авч байна гэдэг тэр сэтгүүгээр хүмүүс ойлгож амархан байх гэж би бодоод байна. Зүгээр яг энэ зурал бодчихсон л да. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол муу өвчин, муу энерги манайхаар нэг сүнс инээ тэрийгэл одоо сүүлийн үед ярьдаг болсон. Тэр бүхний чинь энэ сорон зөөр дээрээ татаад өөрөө энийгээ устгах жийдэг. Ийм одоо нэг тийм зүг зохистой хэрэглээ. Тэгэхээр энэ бол юу харуулад байна нөхөр нь Европын ангаах ухаан өнөөдөр энэ өдөр тутмын шинжлэх ухааны ангаах ухаанаас ерөнхийдөө татгалзъя гэдэг талдаа орцсон байна. Би сая 13 одоо Европын орноор ороод ингээд эмч нартай уулзаад мэрэгжлийн хүмүүстэй ярилцж уулзж байгаад ирж ил. Тэгэхэд ерөөсөө Монгол ангаах ухааныг энэ уламжлалт ангаах ухааныг аягүй их сонирхож байна. Герман бол одоо Монголын уламжлалт ангаах ухааныг Германдаа одоо хөлийн зөвшөөрье. Одоо Хятадын ангаах ухааныг хөлийн зөвшөөрсөн байна. Манай энэ уламжлалт ангаах ухаан энэ сэтгэлгээнүүдийг бас өргөжүүлэх хэрэгтэй маань залуучууд бас энийг хийж байгаа тун их багтууштай байна. Маний үеийнхэн ч бол одоо нэг эм тэр антибиотик энэ тэр пенцилин одоо хийсээр хагаад бид нар хэрэггүй болсон шүү дээ. Өнөөдөр ямар юм хэрэгтэй болж байгаа нөхөр энэ залуу бүсгүүчүүдийн одоо нэвтрүүлэгт ярьж байгаа энэ бүсгүүн гоод зүгээ бас хадгалахын зэрэгцээ эрүүл мэндийн хамгаалаа явж байгаа ийм том асуудлыг бас ингээд шийдсэн ийм бэлэн юм байж байгаа байхгүй. Тэгэхээр энийг бий болгоход нөгөө манай таталцах хүч өөрөөр хэлбэл манайх чинь одоо там даваачна гэдэг нэг үг байдаг. Тэ бурхан болсныхан дараа. Тэр чинь тэгэхээр ямар орчин даваачих чинь гэхээр соронцгой орчин даваачих. VIP Club Karaoke. Every night is Friday night. Сая хэллээ шүү дээ. 3 одоо жирэмсэн бүсгүй нэг нь энддэг гэдэг. Одоо өөрөө бол Германитийн одоо гадны орнуудаар явж байсан байх л та. Тэгэхээр энэ дэр нь ямар тоо байдгийг манайхтай харьцуулах юм бол энэ бол яг эсрэг тоо. Өөрөөр хэлэх юм бол манайх ч нэг ийм яриад байгаа. Хүнээ ярьдаг, малаа ярьдаг шүү дээ. 100% төлөө 100% мал болгоно гэж. Тийм ээ. Тэгэхээр тэнд Германд бол жишээлбэл би одоо өөр орны яг хэл усын сайн мэдгүй болохоор Орос Герман хоёрыг л одоо сайн судалж байна л да. Хэвлэлээс. Тэгэхэд ерөөсөө 100% төлөө болгоно гэсэн. Өөрөөр хэлэх юм бол нөгөө 30 мянгаыг байхгүй болохын төлөө тэмцээд амжилтанд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл жирэмсэн хүнийг одоо жирэмсэн босон үеэс нийгмийн асуудлын, ажил хөдөлмөрийн асуудлын, гэр бүлийн асуудлын, сэтгцийн асуудлын, оюун санааныхын асуудлын бүгдийг ингээ нэг төвшөнд авчиж хийдэг болсон газар байгаа байхгүй. Тэгэхээр манайх болохоор жирэмсэн хүн болсноор тэр хүний хог болж байгаа. Өөрөөр хэлбэл ажилгүй болно. Нэг 5 цаасны нэг тэтгэмж авах гэхээр хэдэн өдөр ойч өрлөн, шинжилгээ өгөх гээд 500 одоо төгрөг төлөхөөс ахвалаад маш их хүн зурталтаа тулаад энэ ер нь жирэмсэн гэдэг чинь аимшигтай юм байна гэж ойлгож байгаа. Тэгээд тэнд бол эсэргээрээ. Өөрөөр хэлбэл энэ би бас юу хэлэх гэдэг нөхөр улс төрийн хүн шийдвэр гаргах хэрэгтэй байхгүй. Энэ их хүнийг хамгаалах асуудал гэдэг чинь Монголынхаа ирээдүйг хамгаалах үндэсний аюулгүй байдлын хэмжээний асуудал гэж би түрүүн яриад байгаа нь. Энийг нэг зүгээр нэг отхон бол гэдэг нэг эмгтээчүүдийн хэмжээ ярих хэрэгтэй юм биш. Энийг улс төрчид яриад энийг ажил болгоод өнөөдөр энэ их хамгааллын асуудал гэдгийг бол дэлхийд шийдэх орн байгаа байхгүй. Тэрэнд би нэг шин сони юм ярив. Тэр нь манай уламжлалын юм байна. Өөрөөр хэлэх юм бол та бүхэн мэднэ одоо Чингис хааны эхний зөвч гэдэг хүүхэд чинь өөрийнх нь биш юм а гэж ярьдаг. Тэгэхээр би өөрийнх нь гэдгийг батлаад байгаа юм. Яаж батлаад байгаа юм гэхээр нөгөө мэрэгдүүд ирээд нэг тэр юу Тэмүүжний хатныг аваа явчихдаг шүү дээ. Тэгэхээр яагаад тэр хотынхон цөмд байсан хатнаа аваад явах вэ? Ямар ч болцоо байхгүй. Тэгэхээр яагаад аваад явчихсан бэ гэхээр тэр хатан одоогор бол тэр ханд хатад нэг совилт байсан байхгүй. Жирэмсэн болчоод энэ сувилд байж исэн байгаа юм. Ойлгосноо. Тий. Тэгэхээр нөө нэг Улаанбаатар хотын цөмд энэ засгийн газрын ордон дотор хааны хатан явж явах хэрэгтэй байгаа шүү дээ. Тэгэхээр жирэмсэн болгоод тэр хүн чинь
сувилд өтсөн байж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл уул устай, хамгийн сайхан одоо агаартай, ундны сайхан устай, эрүүл малын мах идээд ингээд сууж исэн байсан. Тэр талаас нь мэрэгдүүд ирээд арайд аваа явцсан байхгүй юу? Тэгэхээр Чингис хааны үгд мөн гэж би бодлоо байгаа. Энүүгээрээ. Яагаад гэвэл ойлон хатан чинь өөрөө жирэмсэн болоо тэр хааныхаа энэ тэрвч чинь бас л ингээд одоо Улаанбаатар шиг бахан гал түлээл ингээд ямар юу байсан юм биш чинь гэр болгон утаа гаргаад ингээд бас байж лээсэн. Бас л утаа тортог нэг хэмжээгээр байсан баг. Тийм ээ. А тэгээд хааныхаа ордны цөмд байсан хатан яхаар баригдах хэвээр. Яхаар мэрэгдүүдэд одоо баригдчих хэвээр гэхээр тэр хатан тустай байсан. А яагаад тустай байсан бэ гэж жирэмсэн байсан. Тэгээд тэр энэ үнэлгээ чинь юу юм бэ гэхээр өнөөдөр энэ үнэлгээгээ бид нар алдсан байхгүй юу? Жирэмсэн хүн хамгийн их дарамт хийлгэж байна. Ажил хийлгэж байна, хөдөлмөр хийлгэж байна. Жирэмсэн хүнд нэг хэдэн төгрөг өгөх гэдэг төр засгийн төр захиргааны байгууллага зовоож ийн бүр. Зовоож байгаа байхгүй юу? Хэдэн 10 хоног тийм гар үсэг ийм юм инээ тэрэ бараг л өмдөө тайлх нь холгуулж авах юм ярьж байгаа байхгүй юу? Тэгжээд нэг ганц нэг 20,000 цаасны нэг зөвшөөрөл авч. Тэгэхэд манай уламжил ёс зүй жирэмсэн үнийг тэгж сайхан тордж исэн байна. Харамсалтай тэр зүгээс нь мэрэгдүүд хэлсэн болов гэж. Тийм учраас тэнд нэг хандгаатад хүч жоохон сул байсан тул баригдаад тэгээд энэ төв газрын тухтагаад амжсан байгаа байхгүй. Гэсэн ийм л зүгээр миний онл. Тэгвэл бас зөвхөн эмэгт анагаахын чиглэл биш бас түүхэн хөхөөс айгу. Тэгэхээр энэ тэр үед бол жирэмсэн хүн гэдгийг бас янз янзаар одоо номон дээр бичсэн мэт гэдэг жирэмсэн хүний шейх газраас цааш бити явуул энэ төр гэж жижиг туулаас бэлчих газраас цааш энэ төр гэдэг чинь жирэмсэн хүнийг хол явуулдаг байсан юм шүү дээ. Тийм бай, тийм бай. Өөрөөр хэлбэл жирэмсэн хүнийг тэр үед тэгж их хайрладаг байсан байгаа. Тэгж их одоо хүндэлдэг, тэгж их асардаг, хамгаалдаг. Энэ тогтолцоогоо манай Монгол улс бид нар өнөөдөр алдсан юм. Тийм учраас гадаад оронд энийг чи хэрэгжүүлээд өөрийн чинь асуусан асуултанд эцсэнд хариулахад гадаад оронд энэ манай уламжилт ёсыг хэрэгжүүлээд өнөөдөр маш өндөр түвшинд очсон байна. Манад бол өнөөдөр үнэхээр хэлэхэд доод түвшиндээ буюу жирэмсний хүнтэй бол одоо баг жирэмсэн болсон хохих гэж хэлэхээр дайны хэмжээний юм ба заримдаа энэ эмгтээчүүд хэлж байна надад. Энд чинь там юм бэ нотхон бол юм чи нэг хитэн цаас авах гэж боли гэсэн. Тэр лист авахгүй, тэр декретээ авах гэж. Тэр хөрхийн амт нэг эмчид үзүүлэх гэж өнөөдөр өдөр жингээ очролж яд ганц эмчид үзүүлж л авах. Тэгэхэд өчнөө имлэг, хувийн имлэгүүд эмчнэр нь зүгээр сууж ин мэрэгжлийн эмчнэр те. Тэгэхээр тэрийг зохицуулаад за утгамал хадагтай имлэгт ажилтдаг юм байна. Тэгвэл хадагтай имлэг иргэн тойрон байгаа нэг 7 хороогоо хянчихв. Гэт ингээд нэг захирамжил гарчих би болчих байхгүй. Үгүй нөгөө нэг төрийн байгууллага дээр албаар нөгөө нэг дарамт шахалт очир дугаар хүн суртал үүсгэж нэг набор авч иж нэг бичиж. Энэ өөрөө тэ нэг жирэмсэн хүний хүндлэхгүй болцсон нэг уламжил юм алдсан. А гадны оронд бол ийм биш. Гадны оронд бол жирэмсэн хүнийг босон өдрөөс нь агуулад ажлын цагийн шууд 4 цагаар хөнгөлөөд ажлын нөхцөлийн шууд хөдөлмөрийн хуулийн дээр хөнгөлөөд тийм ээ. Тэгээд тэр хүн ерөөсөө бараг эзэн Чингис хаанаас илүү өндөр ингэж хөндлөгдөж өнөөдөр хүүхдээ гаргаж байгаа учраас нөгөө нэг төл болгоныг мал болгоно гэдэг ярианыхэнд ихэлсэн. Тэрэн шиг жирэмсэн хүн болсон 100% хүүхдээ төрүүлж байна. Тэгэхээр тэнд нөгөө нэг хүүхэд гарахаас өмнө хүүхдэд нэр өгдөг, хувцсыг авдаг. Манад энэ айдас чинь байдаг учраас төрөөгүй хүүхдэд төмөр үдгийг бэлдэхгүй гэдэг чинь хүүхэд нь гарч ирээд өвчнээр гэсэн зориултаар тэр гарч ирсэн үг болоо гэж би бас боддгийг. Бус дорн бол үгүй. Хүүхдийн хувцсыг бэлдэж, нэрийг бэлдэж, тийм ээ. Байн маань бүх юмыг бэлдэжээд хүүхдэд төрүүлж байна. Тэгэхээр тэр оронд бол хүүхдэд 100% төл болж байгаа. Манад бол төв хөл болдгоо учраас нөгөө төрөөгүй хүүхдэд төмөр үлгийн бэлдээл гарч ирээд наад хүүхд чинь чимээгүй болчих юм бол энэ хүүхэд нэг хүүхдийн хувцс, хүүхдийн зураг, хүүхдийн энэ баахан хэрэглэл нь одоо шархуулаад үлдчихдэг. Тийм учраас манайх ингэж зовлонтой байдалтай бүр сэтгэл санааны хувьд ингэ хийчихсэн байна. Тэгэхээр энийг л бид нар өөрчлөх хэрэгтэй. Тэхийн тулд энэ бол энэ үндэсний аюулгүй байдлын хэмжээний асуудал юм а гэдгийг би өөр хэлээд байна. Яг гэвэл тэр оюун толгой, тэр таван толгой, тэр одоо эрдэнэт чи илүү Монгол хүний одон тягийн хэлсэн өчигдрийн сан дээр байсан тэр эрүүл Монгол хүн гэдэг асуудал чинь өнөөдөр хамгийн гол асуудал юм бүү үндсэн зүйл бол. Одоо одон тягаас тэр нийтлэл дээр бас надад их таалагдсан нэг үг байгаа юм л да. Эрүүл гуйлагчин өвчтөе хаанаас илүү жаргалтай гэж тий. Эцсийн бүлэгт бол эрүүл мэндийг л бол гэхдээ хамгийн аимшигтай юм ийм л байгаа юм л да. Бид нар хичнээн одоо хичээгээд болохгүй байгаа шүү дээ. Бид бүгдээр хаам. Тий. Бүгдээр хаам. Өвчтөе хаам тий. Дандаа нагсардаг юм л өөр. Тийм л болчиход байна л да тий. Арчсан намаас улсын хуралд нэр дэвших одоо эмэгтэйчүүд ямар нэгэн лиценз эзэмшдэггүй одоо ийм хүмүүсээ дэвшүүлье гэж байгаа. Энэ бол одоо ямар нэгэн яг нэг талаасаа сонирхлын зөрчилгүй байна гэж бол нөгөө талаасаа бол одоо эмэгтэйчүүд бидэнд тэр уул уурхай баялаг мөнгө төгрөг хамаа алгаа бид нар ерөөсөө энэ гарч болох эрсдлийг л
эрсдлээс л одоо энэ ард иргэдэд хамгаалыг, үр хөвгтөд хамгаалыг гэсэн гол санаа бол тэгж явж байгаа. Тэгээд сая элбэг дээр ерөнхийлөгч хэллээ шүү дээ. Эмэгтэй хүн бол нөгөө их хүн бол уйлж байгаа хүүхдээ одоо өсөж байгаа хүүхдээ зөнгөөрөө мэдрээд л те одоо сүүгийг халааж өгдөг гэж сая хэллээ шүү дээ. Хүн бүхэн сонслоо. Тэрнтэй адилхан ер нь энэ сүүлийн үед Монголд яагаад эмэгтэйчүүд ингээд их нийгмийн идэвхтэй болцсон. Нийгмийн төлөө яагаад ингээд өөрчлөх гээд яваад байгаа. Яагаад бүгд ингээд нэг одоо улс төрийн тийм үү зориг гаргаад ингээд тэмцээд байгаа гэхээр биднэрт бол бас зүүн совин байна. Бид нар бол одоо яг энэ зүйлдээ бид нар оролцоод дуу хоолойгоо өргөхгүй бол одоо аюул бол бүр эхнээсээ ирцэн. Тийм учраас биднэрт бол одоо тэр мөнгө төгрөг уулуурхай маялан малгал тэр бол сонирн биш. Өнөөдөр бидний үр хөвгөд эрүүл байх хэвээр өвчин зовлонгүй байх хэвээр. За ингээд ийм хүн бол өөрөө ажиллаа олоод хийчдэг, өөрөө амьдралаа залгуулаад явчихдаг. Бүгд өвчтэй бол яах хэцүү шүү дээ. Өнөөдөр монголчууд бол нэрээ тийм байна. Эрүүл хүн бол олдохгүй байна тийм. Тийм учраас бид нар бол эмэгтэйчүүд их хүн бол гэр орондоо ч гэсэн тийм л үүрэгтэй байдаг шүү дээ. Нөхөр бол ажил хийгээл хөрх юм мөнгө олохгүй л явна тий. За хүүхч ухт нь өвдлөөхөд тэр мөнгийг олохгүй л явдаг. Их хүн яадаг яг хүүхдээ асраад л одоо өвдчихгүй, ингэчгүй, тэгчгүй гэл бүхний эрсдлийг бол хамгаалж байна. Тийм учраас манай эрэгтэйчүүд үнэхээр бас одоо энэ уул уурхай эдийн засаг басга хөгжүүлээд давхиад байна, зүтгээд. Гэхдээ нөгөө эрсдлээд ерөөсөө тооцохгүй. Тэгэхээр би танаа тэр эмэгтэйчүүдийг бүрэн дэмжиж байна. Яг тэгвэл иргэн хүний хувьд, эмч хүний хувьд, яг мэрэгжлийн энэ одоо эмч хүний хувьд эмэгтэй хүнтэй энэ сэдвээр ярих хамаагүй амар гэдэг надад. Ойлгуулахад амар. Өөрөөр хэлбэл энэ зовлон эмэгтэй хүн илүү ойлгодог. Эрэгтэйг их хурлын гишүүнд ойлгоо заяахтай нэг отхон болон гаруул болоо гэдэг ийм зорилготой. Тэгэхээр би бүгдийг гэж юм шилдэг. Тэгэхээр манай нөгөө нэг эзэн Чингис хааны хэлсэн үгийг нэг богд хаан давтдаг юм. Мориноосоо буугаад төрийг тохинуулах хэцүү гэдэг чинь эмэгтэй хүний төр өрөвлөе гэсэн үг гэж би ойлгодог. Өөрөөр хэлбэл морин дээрээс ертөнцийн талын эзэлж амархаа. Бүнд өөдөөс нэг баатар гүгээд ирж толгойн чавч амархан байна. Яг буугаад мориноосоо буугаад төрөөд одоо хэцүү гэдэг тэр хэлсэн үг нь богд хаан давтаж хэлдэг тий. Тэгэхээр тэр хүн чинь юу гэж хэлсэн гэхээр баахан Сүхбаатар жанжин манжин энэ тэрэг баярчуд ороод ирсэн байдیں۔ Тийм ээ. Өөрөө тэр чинь ир хүн. Тэгээ яхаар энэ эмэгтэй хүн байхгүй нэ гэж хэлсэн болов уу би ойлгосон. Ер нь тэгвэл манай хамгийн гендерийн мэдрэмжтэй. Тэгэхээр өнөөдрийн төрчгч яг энэ хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл тэр мориноосоо буугаад төрийг зохицуулах хэцүү гэдэг чинь өнөөдөр эмэгтэйчүүдийн бас цаад нарийн ухааныг бид нар төрд байхгүй байна гэж ингэж хэлж байгаа болов уу гэж би тусдаа боддог. Энийг эзэн Чингис хилээ богд давтсан ч гэсэн та бид нар өнөөдөр давтаа сууж байгаа нь эмэгтэйчүүдийг илүү төрийн бодлогод оруулах юм бол эмийг арай өөрөөр хардаг нь үнэн шүү. Өөрөөр хэлэх юм бол би жишээлбэл сая мэрэгжлийнхэн дагуу энэ жирэмсний проблем ингээд энэ жирэмсний болсноор энэ жирэмсэн болсноор там болоод байна гэхээр эрэгтэй хүн бол яг тэ тэгэл болоод үсттэй гэдэг юм ярина тийм ээ. Эмэгтэй хүн бол нэрээ тийм шүү. Би жирэмсэн байхдаа яад зовж халууцаж өөрхийн амт энэ чинь одоо 10 хил 15 хил 20 хил ачаа зарим тэгээ явж байгаа шүү. Тэгэхээр та битэрийг эрэгтэй хүний үед 5 давхарлуу нэг 10 хил ачаа өдөр болгон ингээ гартаа барай гар их юм бол одоо ёстой үгээ хэлнэ. Тий. Тэгэхээр энэ зовлон амссан эмэгтэй хүн өнөөдөр энэ эрхийн бодлого, энэ хүн ам зүүн бодлого гэж яриад байгаа юм би бол зүгээр тэгж ярмаар байгаа. Өөрөөр ганцхан миний мэрэгжлийн юм биш. Энэ бол хүн ам зүүн бодлого буюу Монголын хүн цэвэр Монгол банкар өсөх нь өнөөдөр энэ төрийн бодлого байхгүй. Тэгэхээр энэ нөгөө жинхэнэ хар хайрцагны бодлого. Бүр заримдаа буруу байж болно. Тэгээ та бүхэн уучлаарай. Өнөөдөр гадныхантаа сууж байгаа би энэ Монгол охтуудыг хүртэл үзэн ятдаг. Яг тэгэхээр энэний цаана төрийн бодлого байхгүй болоход гэж. Зүгээр тэр нь хайр дурлал байж болно. Гэхдээ ихэнх нь эдийн засгийн боолчлоор гадагшилж штэ. 80 гарцсан үгний одоо авгаа болоод очиод тэрний хөрөнгийг авч идэх санаатай. Тэр энд жинхэнэ иймэрхүү төрийн бодлогон дээр өнөхөрлөг төрийн хар бодлого байж манай төр ягаад энэ хоёр том орны дунд байж байгаа 2.1 эдхэн сая хүн амтай юм чинь бид нэр гадныхантай хүн суухыг хоригдж болдог. Тийм ээ? Энэ мэтэр ийм төрийн бодлогоодыг бас хийх ёстой болов. Энийг хэн хийж чадахгүйгээр эмгтээчүүд хийж чадна. Тэгээ ирчүүд бол яг арай өөр бодолтой байд. Энэ бол тэр морин дээрээ дэлхийн талыг ажиллах амархан гэдэг үг чинь энд байгаа юм. Эргэж ирээд мориноосоо буугаад төрийг тохинуулах гэдэг хэцүү гэдгийг би эмгтээчүүдийг оруулаарай гэсэн санаа гэж ингэж дотроо бодож явдаг хэлгээр дашрамд хэлжлээ. Их гоё юу гэнэ. Одоо ингэ нэвтрүүлгийн цаг маань нэлээд төгчлөө. Тэгэхээр яг залуу бүсгүй хүний үе зүгээр ер нь яг улс төрийн мэдрэмж гэдэг юм уу? Ер нь эмгтээчүүдийг одоо би одоо энэ нэвтрүүлгийг хөдөлдөг болсон цагаас эхлээд ерөөсөө ийм юм яриад байгаа л да. Бүсгүйчүүдийг л энэ төрийн оролцоог болгоё. Тэгээ ерөөсөө энэ асуудлыг л
орсон хүн болгонд ирэл авчиад эмдэж очдөг л дээ. Тэгээ ямар бодолтой байдгийг залуу хүний үед, залуучуудын үед. Тэгээ мэдээж залуу хүний үед бас эмэгтэй хүний үед мэдээж дэмжлэггүй байх уу? Би бас зөндөө бас энэ талаар сонсч ирсэн тий, контент ярьж ирсэн. Гэхдээ ихэнх хүмүүсийн хувьд болохоор ийм үзэлтэй юм л одоо дээр үеэс тэгсэн юм эмэгтэй хүн болохоор одоо доор суу гэл тий эмэгтэй хүн бол бараг тэнд хатавчнд байж юм уу тэгэл цай уулаад эрэгтэй хүн одоо дээж өөх бол эрэгтэй хүн төрүүлээд эмэгтэй хүмүүс цаашаа ийшээ ярианд оролцохгүй бараг л одоо тий тусдаа ингээ ирчүүд ингээ суuna гэд нэг тиймэрхүү айгүйх яваад идэг гэтэл орчин үе чинь одоо тий дэлхийн чин глобалчлагдаад хүмүүс ч өөр болоод одоо ялангуяа энэ залуучууд бид нар ч айгүйх интернетээс мэдээлэл авдаг болчихсон тий ингээд харахаар одоо эмэгтэй хүн эрэгтэй хүн одоо бараг гендер асуудал яг тэгш тавигдаад тэгсэн. Яагаад заавал эмэгтэй хүн гэртээ хоолоо хийгээд өдөр хүмүүстээ хараа суух хэрэгтэй тий. Тэрийг хийж чаддаг ажиллаад тэрийг хийж чаддаг гэрийн үйлчлэгч авах би мөнгө олж чаддаг байхад би яагаад заавал гэртээ өдөржин ажил хийгээ суух хэрэгтэй тий. Одоо гэрийн ажил би өөрийгөө хөгжүүлээд магадгүй одоо юу гэдгийг улс их орондоо туслах би илүү их тийм чадвартай боловсон хүчин байж байгаа. Яагаад заавал гэртээ өдөнгөө нэг 4 хааны дунд сууж явах хэвтэй гэж одоо би боддог байхгүй. Одооний эмэгтэй хүмүүс ер нь ихэнх нь тийм болчихсон тий. Адилхан эрэгтэй хүнтэй адилхан хамт одоо урагшлыг тэмцээ үзье тий. Яагаад эрэгтэй хүн хийж чадхад би чадахгүй гэсэн үзэл бодолтой болчихсон. Яг адилхан. Тийм учраас бүх юмд одоо хаач явсан угаасаа эрэгтэй эмэгтэй хүний тоог тэгштгэл гэж ярьдаг болсон шүү дээ тий. Түүнтэй адилхан улс төрдөж бай, юундж бай тий. Эмэгтэй хүн байнга байх хэрэгтэй. Эмэгтэй хүний дуу хоолой байх хэрэгтэй гэж би бас үздэг. За ингээд манай нэвтрүүлгийн маань цаг өндөрлөж байна. Тэгэхээр хамгийн сүүлд нь бол эзэн Чингис хааны хавгүйцэн бороо давтаад төгсгий гэж бодлоо тий. Морносоо боолгүй ертөнцийн талыг эзлэг амархан гэж ирчүүдээ хэлсэн юм байна. Морносоо буугаад төрийн төхөөрөмжийг хэцүү гэж эмэгтэй хүний ажил байсан юм байна гэдэг үгээр нэвтрүүлгээ төгсгий. Эх 7 хоногт ийм баасан гарагт дахиад уулзцай бүсгүүчүүдээ сайхан амраарай.